Манай ээж надаа миний төрсөн өдрөөр 22 насны үл 21 насны төрсөн өдрөөр надаа юу авч гисэн. Canon 70D гэдэг камер авч гисэн байхгүй. Тэгээ би бас тэрэнд аягүй баярлалтай. Тэр камер бол ер нь UB Comedy-г ер нь босгож ирсэн камер. Ганцхан камер Canon 70D гэдэг. Тухайн үед аягүй гоё камер байсан л да. Одоо ч одоо сайн л да. Илүү видео авахд зориулагдсан. Тэгээ тэр камераар ер нь одоо тухайн үедээ яг UB Comedy-гийн бүхэл бичлэгүүдийг хийдэг байсан. Тэгэл бичлэг хийгээл эхэндээ бид нар чинь ингээл явах хөтэй ер нь бол яг нээлттэй микрофоны сонирхогчтой байгаа шүү дээ тий. Одоо манай залуучууд анхдагч залуучууд маань бол ингээл бүгд л яг тайзан дээр гарч ярьж сурч байгаа тий. Тэгээд яг тэр нь яг хөөрхөн хөгжөөд ингээд үзэгчтэй болоод ингээд тайзан дээр нэг ярьдаг гой сэдвүүдтэй болоод эхлэнгүү тэрийг нь бичиж аваад одоо бас нэг тухайн үед бас томоохон шоунууд хийгээ те нэг одоо 10 20 хүнд ярьдаг байсан бол 200 хүнд ярьдаг болоод тэгээд одоо тэр бүх юунуудыгаа одоо юу гэдгийг бичиж аваад тэрийг яг нэг телевиз сурсан юугаараа эвлүүлэг хийгээд ингээд Facebook пэйж дээр тавьчихсан UB Comedy гэдэг пэйж дээр. Тэгээд яг тэр үе чинь бол яг одоо Facebook пэйж гэдэг юмны одоо ер нь алтан үе нь байл л да 2013 4 5 он яг пэйж одоо жишээ нь нэг 50000 лайктай бол нэг видео тавихад бол бараг л 50000 хүний таймлайн дээр яг бүгдэн дээр нь харагддаг. Одоо бол тийм биш шүү дээ. Одоо бол engagement тэр алгоритм нь өөрчлөгдсөн. Тухайн үед бол ерөөсөө бараг лайк хийсэн хүн болгонд л харагддаг. Шахуу тийм байсан. Тэгээд тэр бас нөгөө манай UB Comedy-гийн одоо олонд танигдах маш том хүчин зүйл болсон л та. Одоо бид нар өмнө одоо 10 жилийн өмнө байсан бол телевизүүд бичлэгээ өгөхөд ч юм уу те эсвэл одоо зар сурталчилгаагаа юм хэвлэл байдлаар энэ тэнд ингээд тараагаад нааж маагаад ингээд явах байсан бол Facebook дээр ивент оруулаад тэр ивентийнхаа араас нь бичлэгийн цацаал ингээд бол ингээд 10 20 мянган хүнд хүрдэг те тэгэл тэр чинь ингээд үзэгчд сонирхол вау тэгээ тухайн үед бас яг stand up comedy гэдэг зүйлээр яг Монголын залуучууд амар цангаж ирсэн юм шиг санагддаг. Яг тэр үед чинь бол яг манай үеийн залуучууд бол яг багтаа хошин шог үзэж өссөн мөртлөө яг тэр үед бол яг хошин шогныг үзгээ болцсон. Илүү жоох юм арай өөр тийм чөлөөтэй маягийн юм хүсэж исэн юм шиг байна. Тэгээд миний хувьд бас яг тэрийг хүсэж исэн. Тэгээд тэрийг ингээд яг хийгээд ингээд тийм одоо тухайн үед тийм боловсронгуй биш байсан ч гэсэн хүмүүст ингээд айгүй таалагдсан байхгүй. Тэгэл ирж үзээл ингээл айгүй хурдтай л явсан л та. Тэгээ манай Батагийн бас яг ялангуяа миний нэг хайртай нэг жоок байдгийг. Тэрний үг гэвэл намайг анх тайзан дээр гарч байхад тайз байгаагүй. Тий. Тэр классик лайн шүү. Бас 5 жилийн ойгоор яг анхны хөшгөө ингээд хуваагаад бас ингээд хүмүүст ингээд гардуулж исэн бэлгэнд. Энэ шүү дээ. Энэ тэ UB Comedy True fan. Одоо энэ алиг 5 жилийнхаа ойгоор бид нэр яг анханаас нь дэмжижсэн бидний хайртай одоо гэр бүл найз нөхөдтэй анхны одоо үзэгчдтэй ингээд зориулсан энэ хөшиг яг ингээд үүрээд те энэ basement-д ингээд үлгөөд ингээд энэ тэнд энэ хөшиг аваа явдаг байсан. Тэгээд энийгээ яг буцаагаад манай энэ UB Comedy-гийн түүх болсон энэ яг энэ тайзны одоо энэ давууг одоо анхны үзэгчдтэй ингээд түүхээ хуваалцсан те та нар энэ түүхийг бүтээлцсэн шүү гэдэг утгаар бас ийм хийсэн байгаа. Тэгээ айгуу. Тэгээ бас Батагийн бас бүлэг лоожчихсныхнаас Дукач шилжижсэн бас фла такс таслаад бас тусалж исэн. Тийм шүү дээ. Манайхан бүгд оролцож исэн туслаад найз нөхдүүд маань ирээл те дэмжээл ирж үзээл одоо такс тасалж маань Дукач тасалж исэн. Дукач манай бичлэгийг энэ төр хийгээл те. Фла вэн те 2 3 удаа ч үлээ такс бас шоун дээр ирж тасалчихсан хамтдаа ширээ мэрээ ингээл зөөлцөөл бас яг тухайн үед бас амар гоё яг одоо ингээд бодоход бол ингээд маа найзууд ингээд гоё те яг ингээд бас яг өөрсдийнхөө юмыг хийгээд хүмүүс танигдаад ингээд те яг ингээд гоё болж эхэлж байгаа байхгүй гоё болж जैन те тэгэхээр яг тэр үед ингээд яг биеийнхээ юмд ингээд айгуугаа туслаа явж байсан.